За сэлб төсөлд хятад компани тендер аваад мань мэднэ ажил гуугаад явж байна. Ийм зүйл байж болох уу гэж юм. Алтан цоглагмаа. Энэ бол үнэхээр одоо гонигтай. Одоо Улаанбаатар хотын гонигт дүр төрх энэ байна. Нямбаатрын үүсгэсэн одоо гонигт дүр төрх. Тэд нар ерөөсөө нийслэлийн тендер яаж зарласан бэ гэхээр яавал Монгол компани оруулахгүй байх вэ гэж бодож тендер зарласан байдгийн байлээ. Монгол компани хизээч биелэхгүй тийм том шалгууруудыг тавиад тэгэд Монголын барилгын нэгч компанид дийлэхээргүйгээр 30% зардлаа та нар баталгаажуулна гэж аимшигтай ингээд босго тавиад тэгэд яг тэр босгыг хангаагүйч байсан хамаагүй гадаадын компаниг шууд оруулж ирээдсэн бил. Одоо нийслэлийн бүх тендер тэгж явагдсан. За тэгээд тэр гадаадын компани орж ирчээд яг гадаадын ажил хүчээр бас ажиллаа хийлгээд байгаа ч бас байхгүй. Монгол компаниудаар ажиллаа хийлгээд Монгол компаниуд туслан эсвэл туслангийн туслан эсвэл туслангийн туслан ийм ажлыг Монгол компаниуд хийж байгаа байхгүй. Тэгээд тэр чинь нөгөө нэг одоо өгж байгаа мөнгөнийхээ 70% цавчаад байгаа чинь ийм заваан юм болж байгаа чинь Монгол компаниудаас биш гадныхантай нийлж цавчаад байгаа юм биш үү гэсэн ийм дүр зураг харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл бүр олон улсын хэмжээнд эдгээр чинь төсвийн мөнгийг угаагаад байгаа юм биш үү. Тэгэхээр зэрэг одоо энэ гурван байгууллагын одоо хяналт шалгалтаар бол энийг тогтоож гаргаж ирээд энэ тендерийг ингэж Монгол компани орохын аргагүй зарлалтгийг л боловчмаар байна. Ер нь бол ийм байсан шүү дээ. Алтан уягийн засгийн газарт би ажиллаж байсан. Алтан уягийн засгийн газарт ажиллаж байхад Монгол улсын бүх аймгийн төвийг хар замаар холбоноо. Хүн харахад бол энэ чинь бас мега замууд байхгүй. Дархны зам гэдэг нэг 200 км замыг Ардаа намынхан барих гэж 8 жил болсон шүү дээ. А тэгэхэд Алтан уягийн засгийн газрын чинь 2 жил ажиллахдаа аймагуудын төвүүдийн чинь гялцтал холбоцсон байхгүй. Тэг яаж гялцтал холбосон бэ гэхээр тэр одоо жишээлбэл Хөвсгөл аймаг хүртэлх одоо 800 км замыг ганцхан компанид өгсөн байсан бол тэр хизээч гараас гарахгүй тэр ганцхан компани тэр тендерийн шаардлагыг хангахгүй хэтэрхий их зардал гарах гэсэн байхгүй. Тийм учраас компаниудынхаа хүчин чадал тааруулаад 100 км-ээр нь тендер зарлаж байсан. 100 км-ээр нь тендер зарлаж байсан. Тэгэл тэр 100 км-ийг ямар ч компани дийлжсэн учраас компаниуд 100 км-ээр ороод 100 км-ийнхаа мөнгийг төлөөл 100 км-ээс орлогоо олол ингэ явцсан шүү дээ. Замж хурдан баригдсан нэгч Монгол компани дампуураагүй харин ч бүр маш олон Монгол компани цэцгэлсэн байхгүй тэр үед чинь. Тэгэхээр зэрэг сэлб дид төв гэдэг чинь юу юм бэ? Хэдэн байшин шүү дээ. Гэхдээ хэдэн байшин гэж нэг байшингаар нь яагаад тендер зарлчих болохгүй аа? Нэг байшин барьж чаддаг компани Монголд зөндөө байна шүү дээ. Зөндөө байна. Тэгэхэд эдгээр тендер яаж зарласан бэ гэхээр бүх байшингуудыг цуглуулад бөөгнүүлж хагаад нэг тендер зарлаж байгаа байхгүй. Ямар ч утга байхгүй. Тэгэхээр зэрэг Монгол компаниудыг оруулахгүй гэсэн бүр алсын бодлого л ийм тендер зарлуулж байгаа. Тэгэхээр зэрэг Нямбаатар бол үнэхээр Монголд илэггүй, үнэхээр Монгол компанид илэггүй, үнэхээр Монгол хүнийг ажилтаа орлоготой байхтлаар огт санаа зовоогүй, огт санаа тавиагүй ийм л одоо хорлон сүтгэж болчиход байгаа байхгүй. Тэгэд энэ хорлон сүтгэлийн үр дагавраар өнөөдөр та нар маань компаниуд маань ингээд тендер шалгарсан компаниудаас ажил гуугаад явж байна. Энэ бол үнэхээр гонигтай дүр төрх байна. Одоо бол яаж болох вэ гэхээр сэлб дид төвийн тендерийг задлаад байшингаар нь тендерийг дахиж зарлаад тэг байшингаар нь компаниудад өгч дуусгуулвал энэ ажил нэг утга учиртай дуусч магадгүй. Тэрнээс биш одоо байгаа энэ утгагүй тендерээр нь одоо байгаа энэ утгагүй багцаар нь цааш нь явна гэвэл биднээс маш их мөнгө нэмж гарна. Бид нар маш их хохирно. Одоо татвар төлөгчд ч хохирно, компаниуд ч үргэлжилж хохирно. Компаниуд шууд төсвөөс тендер аваад тендерийнхаа одоо анхдагч тендер шалгарсан компанийн өөр мөнгө авах нэг өөр. Шалгарсан компани туслан хийх бол одоо энэний чинь мөнгөний талыг авна. За туслангийн туслыг хийх юм бол тэрний талын талыг авна шүү дээ. Тэгэхээр чин компани яаж өөдөө гарах юм? Яаж компаниуд өөдөө гарах? Тийм учраас туслан хийж байгаа компаниуд ер нь нэг уулзалдаж та нар нэг туслангийн зовлонг нэг ярцгаах хэрэгтэй байна. Компаниуд ингээд анхдагч тендер авмаар байна. Анхнаасаа компаниудыг нэгээр нь анхдагч ажил өгөөч гэдэг ийм одоо хөдөлгөөний өрнүүлэхгүй бол Монгол компаниуд яагаад ч босч ирж чадхааргүй ийм л болж ах шиг биш үү?